Чи сэдв маа. Юмсыг тэнцүү гэсэн тийм үү? За одоо хэдүүлээ хичээлээр ерөөсөө асуулт хариултаар явна. Энэ хичээлээ зохион байгуулж явуулсан заа юу. Тэгэхээр та нар асуултандаа хариулаад зөв хариулж гин үү, буруу хариулж гин үү гэхээр өөрсдөө шалгаад явуулчих гэсэн үг заа. За ингээд хэдүүлээ асуулт хариултаа эхлэе. Эхлүүлээ. За эхнийх нь 1. За хариулж гин үү? За ши. Тэр хоёр хайрцаг тэнцүү үеэр хувааж хийсэн юм шүү. Хоёр тэнцүү ээ. Тэгвэл нэг хайрцаг тэнцүү. Та энийг яаж өгсөн? 8 За. Өөр чихрүүдээ яасан? Одоо хэдүүлээс нөгөө урчиг үйлдэл үзээд. Одоо зашины алим дээр ингээд хойруулаа за энэ хоёр хоёроор яагараа гэдэг нь багш нь. Багшлаараа гэдэг нь шүү дээ тийм үү? За тэгвэл 16 ширхэг чихрээ явах нь. Хоёр тэнцүү хэсэгт яасан бэ? Хуваагаад багссан байна тийм үү? Тэгэхээр нэг хайрцагт нь хийдээсэн. 8 гэж юм. Тэгвэл 8-аас хариулт нь хэдгээр хариулт вэ? За би хариулт юм тийм үү? За дээр шалгаж үзье. За зөв хариулсан чи. За эхний асуултанд яг зөв хариулсан байна. За тэгвэл дараагийн асуулт гэдэг. За баяр. 14 шиг бөмбөг байгаа. Тэрийг яг хоёулаа тэнцүү хувааж авсан юм тийм. Гэхдээ яг ямар арга хэрэглэж авах хоёр 72-ийн За яг ингэж тавьсан байлаа. Тэгэхээр хоёр яг эхлээд нэг нэгээр ингэж тусдаа ингэж авах уу? Яаж хувааж авах вэ юу яг? Шууд л ингэж авчих юм уу? Таарч байгаа даа. 7 тэгвэл та нарын сонгож байгаа зөв хариулт нь хэдтэй? Хариулт нь 7 гэсэн тийм ээ. За би хариулт нь 9. За би хариулт нь 8 гэсэн. За энэ өөр 7-оос өөр хариулт сонгож байгаа үг байна. Бүгдээрээ 7 гэж үзчихье. Тэгвэл хариултаа шалгаад үзье. Хоёр асуултаа бүгдээр яг зөв хариулсан тийм ээ. Тэгвэл дараагийнхаа асуултыг бүгдээрээ. За 3 хан. Марал 40 гэж юм уу? Тэрийг 11-ний тэнцүү хувааж суулгасан гэж цэцэг. Игнээ бүх тэдэн цэцэг суулгасан бэ. Нийтдээ 40 байгаа юм тийм үү? Тэгээ 10 шиг игнээ байгаа юм шүү тийм ээ? Тэр нь яг нэг игнээнд нь хэд орно? 10 игнээ байгаа ш. 5. Тэр нэг игнээнд хэдэн цэцэг суулгасан бэ? 4. За энэ 6 эсвэл 8 гэсэн хариулттай өөр сонголт хийж өгөх байна. Байхгүй. Одоо энэ 6 гэж бодож байна. За тэгвэл яг нь одоо ирээ ганц өөр сонголт хийсэн. Одоо ирээ хариултыг бүгдээр үзье. Тэгээд яг нь бусдынхаа
хариултыг сонгож үзье. За. За тэгэхээр хэлүүлээ энийг яах вэ? Дахин хариулъя. За бүгдээрээ дөрөв гэсэн тийм үү? За тэгвэл дөрөв гэсэн хариултыг сонгоод үзье. За сайн байна. За одоо дараагийн асуулт руу оръё. За юу? Инженерийн мэддэг шүү дээ. За энэ бүргээ мэдэх юм. За энэ эхлээд хэдэн багц байгаа вэ? Дөрөв багц. Нэг багц нь хэд байна? Нэг багц нь 5 байгаа юм тийм үү? За тэгэхээр чи бид нэр хэдүүлээ 20-ыг 5 туулж өгсөн шүү. 5 тэнцвэсийг тугаасан шүү. Гэсэн чи энэ яг 4 юу биш тийм ээ? 4 багц болсон байна. За нэг багц энэ хэд вэ? 5 байна. Тэгээ 5 яагаад 25. За энийг даа 25 тууж шүү. 5 тугаахад нэг багц тийг донох юм байна шүү. Нэг хэд вэ? 5. За сайн бодъё шүү. Нэг багц. За хариултыг зөв гэж бодож байгаа юм дараа үгүй. Итүү үгүй. 1 2 Эндэр байхгүй. За эндээс бусд нь хариултыг гэж үзэж байгаа. За түрүүний миний алтаанаас болоод та эдийн хариулт сонгоч уу? Үгүй үстэй. Сайн бодсон биз? За. Та хариултыг сонгож байгаа ганц нь үл эндэр байгаа юм тийм үү? Багш 5 бэлэн гэж 5 багцтай сүрээр батан 5 багц. 5 бэлэн 5 багц. Үгүй энэ нэг багцсандаа хэдэн шиг болсон? 4. Хэдүүлээ хэдэн багц онгож хуваах гэж байгаа юм? 4. Энэ үг хамаагүй. За тэгвэл хариултаа шалгаж үзэх үү? Эргэлзээний тайлбарын дурд. Тэгвэл айдуулж хариултанд дээр бүгдээ өргөчөөд байгаа тийм үү? Тийм. Эндээс бусд нь өргөчөөд байгаа тийм. За За дахин хариултаа гэсэн биш. Хэдүүлээ эхлээд одоо анхаа буцаад болгон дээр очие. За зөрүүлсэн 20 хуваахын 5 илэрхийллийн утга тохиох вэ гэсэн байгаа тийм. Нийтдээ одоо энэ чараа 20-ыг 5 тэнцвэс тугааж байгаа гэсэн үг шүү дээ. Жишээ нь энэ их санааны 5. Дөрвийг 2 удаа яагаад 8 дахад 4 тэгээд 5 багц үлдээ чинь 16 болоод тэгээд орж. За тэгэхээр энэ яг багцны энэ ахгүй 1 2 3 4 5 гаваач. Дугааж байгаа маань ийштэй 1 2 3 4 5 тэнцвэс дугаагаад нэг багцд нь хэд оногдож байгаа? 4. За тэгвэл бид нэр яах вэ? Энэ ганцаар Б хариулт гэсэн юм тийм. За тэр ийм ээ. Одоо та нар очиж олсон уу? 5 тэнцвэсийг тугаах цай гэдгээ сайн бодох хэрэгтэй шүү дээ. Тэрийг бодох. За бүү аргагүй ширхэг Уруу яцуу гэж өгсөн тийм үү?
найзуудтай тийм ээ. Тэгээ хитэн найзтай альва хувааж өгсөн бэ гэж байна. Тийм ээ. За тэгвэл энэ альмиг за багшны альва энэ дээр 5 гаргаад тавьсан байгаа зэ. 3 5 энэ найз биш. Энэ дээр 3 5 гаргацсан байна. За одоо эндээс яг нь 3 5-ыг гарч ирж багслах өгөөд за салаалаас гарч ирж альмаа 5 дээр тэнцүү хувааж тавь. За нэгдүгээр за анх эндээс заарч Мөнхөр багшаа мөнхөр гараа өрсөн шүү дээ. Амийн гараа. Аа зөөр зоохон. За ийм хаваар дийцөө найзтай өгсөн шүү. За анар эхнийхтэй манцаа 2 5 дээр за отгон заяа 3 5 дээр юм шиг цаа юм. Манта өнөөгөө зэ хамгийн баан. Анаа хамгийн өнөөгөө хэмтээ. Тэгсэн анаа соо окей ан 5-5-аар тэнцүү уу шүү дээ. Анар чи хэдэн айлтуу Сэрээс хараа шүү. Ан багшаа анаа матрагийнхээ аваад матрагийнхээ бороо болчихсон. за Ангид бороо дэвшин болчихсон. за зуудлаа сууч. Бороо дэвшин. За 15 шилдэг альмаа 3 5 дээр эндүүтэй 5-5-аар тэнцүү уу шүү дээ. Тийм. За тэгэхээр одоо болгоом дээр ба тийм хитэн найзтай өгсөн байх гэсэн тийм ээ. Хитэн найзтай өгсөн. Уран найзтай өгсөн байх тийм. За. За шууд юм. Ажилттай хариулт дуслаа чи. За одоо буцаад идэлээ самбартыг болгоом дээр. За. Эхлээд яг нийтдээ хитэн айлм байсан мөлий. 15 айлм байсан тийм үү? Бүгд 15 айлм байсан тийм ээ. За тэгвэл тэр 15 айлм яг нь энэ тоогоор багш мэдсэн ба энэ төрсөөр үзүүлсэн байгаа шүү дээ тийм ээ зураг. За энэ болохоор 15 айлм байсан. За энэ болохоор нийт юмсын тоог нэ. Нийтдээ 15 шишгийг айлм байсан тийм ээ. За. За тэгвэл хэдүүлээ хит дээр нь тэнцүү уусаа. 5-5-аар тэнцүү уусаа тийм үү? Би хоёроо. Бисгэн таа. За. Хитэн хэсэг уусаа билээ. Хитэн таван дээр тавьсан энийг. 3 таван дээр тавьсан тийм үү? 3 таван дээр тавьсан хит дээр тавьсан нэг таван дээр. Нэг таван дээр хоёр тавьсан тийм үү? А тэгвэл нэг таван дээр гэхэрч Сая зөв байна. за. Нэг таван дээр 5 ширхгийг тавьсан тийм үү? 5 ширхгийг тавиад нийтдээ хитэн таван хуваасан 15 айлм. 3 таван хуваасан тийм үү? За энэ тэмдгийг ямар тэмдэг вэ? Оо энэ хуваах тэмдэг тийм ээ? Та ядмаа махаа орж ирээд үзэж байгаа тийм хуваах тэмдэг. За ингээд өгсөн нийт юмсынхаа тоог авах. Нийт нэг хэсэг хитэн шишгийг зүйл одоо тоогч байгаа гэдгийг олж. За тэгээд нэг хэсэгтээ нийт юмсын тоогоо нэг хэсэгт тоогч юмсын тоондоо хувааж өгсөөр явах. Хэсгийн тоог авч. Нийтдээ хитэн шишгийг авах. 5-г нь альва хувааж хийсэн хэдүүлээ сая. 3 шишгийг альва. 3 шишгийг 5-г 12 шишгийг альва. 15 хит хитээр болсон лээ. 5-5-аар нь тэнцүү болсон тийм үү? За ингээд
заяа. Тэрийг ихтэй бодож шүү дээ. Хугацаанд юу болох вэ? За, хоёр бодлоо. За, авах бэрэг өсч. Нэг нь уншаад гэж байна. За. Сарат 12 аюун гэлөө бэрэг тийм үү? За, 3 5-нд тэнцүү хуваа. 85 хэдэн песо тавьсан бэ. За. 12 шиг аюун гэлөө байсан биз дээ. Тэрийг 3 5-нд тэнцүү болж тавьсан. Тэгвэл 1 5-нд хэд болох вэ? Арам хоёр ширхэг аян билүү 3 5 тавьсан юм. Одоо энэ сайн шиг. Ийм 3 5-нд яг 12 шиг. 4. Надад 1 5-аас нь 4. Оо зүгтээ 4 тийм ээ. За ингэж явна уу? Гэрийн дагуулсууч чинийхээ даалгаврыг хийшүү заяа. Дасгалуудыг. За ингэж багшийн өнөөдрийн хичээл бүтээгдэхүүн оролцсон хүмүүстээ баярлалаа.